хүрээнд Монгол Улсын засгийн газартай тэр дундаа ерөнхийлөгчийн тамгын газартай бол ингээ хамтарч ажиллаж байна. За Монгол Улсын ерөнхийлөгчийн хүнсний хангамж аюулгүй байдлын тогтоолыг бол бид нар маш сайн уншиж танилцсан байгаа. Тэр тогтоол нь болохоор нэлээд өргөн хүрээний далайцтай арга хэмжээнүүдийг тусгасан байна гэж харсан. Маш олон байгууллагыг бол одоо хамарсан байна лээ. Манай байгууллагын хувьд болохоор нэлээд олон төрлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлдгээс тогтоол дээр тусгагдсан ажлууд бол маш их байгаа. Тэгээд эндгээр төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээс гадна бид нар бас шинэ төсөл хөтөлбөрүүдийг бол одоо боловсруулж байгаа. Тэгээд эдгээр ажлууд маань болохоор ерөнхийлөгчийн тогтоолтой бол уялдаад явна. Манай байгууллагын зорилго бол өсөглөн бууруулах мөн тогтвортой хүнс хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг бий болгох ийм зорилготой байгууллага байгаа. Тэгээд бид нар энэ зорилгынхаа хүрээнд Монгол Улсын засгийн газартай тэр дундаа ерөнхийлөгчийн тамгын газартай бол ингээм хамтарч ажиллаж байна.